Тэгээ Монголын нийгэмд бол төрийн зохисгүй оролцоо, төрийн байгууллагуудын гаргаж байгаа зах зээлийн механизмыг эвдсэн шийдвэрүүд бол маш их гарч байгаа сүүлийн үед. Дээрээс нь Монголын эдийн засагт төрийн өмчийн компаниудын оролцоо маш том үр гүйцэтгэж байна. Одоо Монгол улсад жилдээ үйлдвэрлэж байгаа 10 төгрөг тутмын 3 төгрөгийг нь төрийн өмчийн компаниуд үйлдвэрлэдэг болсон байна. Монголын топ 100 аж ахуйн нэгжийн дотоодын нийт бүтээгдэхүүн эзэлж байгаа үйлдвэрлэлийн хэмжээ буурч байгаа төрийн өмчийн компаниудын эсрэгээрээ өсөд яваад байна. Тэгэхээр энэ бүхний ардл дээр нь бол Монголын эдийн засагт бол төрийн төсөв дээрээс нь төрийн өмчийн компаниуд үйл ажиллагаа зохиосон эдийн засаг бий болж байна. Энийг дагаад нөгөө авилгал, хээл хахуул тэгээд хувийн бизнесүүдийн орон зай хэмжих мэтлэн олон юм сөрөг үзэгдэл бий болж байна. Тэгээд цаашдаа энэ сөрөг үзэгдлийн ардалд ямар асуудал гарч ирээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө л эдийн засгийн үр ашигтай байна уу гэдэг одоо бизнесийн үйл ажиллагааны үндсэн одоо шаардлага шүү дээ. Энэ байхгүй болоод байгаа. Сая манай гэргээ бодлогын судалгааны хүрээлэнгээс судалгаа хийсэн чиглэлээр төрийн өмчийн компаниудын үр ашигын чиглэлээр судалгаа хийсэн. Тэгээ харахаар бол өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн 107 компани дунджийг аваад үзэх юм бол бид нар зөвхөн уулуурхай салбар дээр дэлгэхэд нэг ч хувьцаанд ногдож байгаа хөрөнгөний өгөөж нь 2 дахин хувьчлахнаас 2 дахин доогоор байна. Банк санхүүгийн салбарт ажиллаж байгаа төрийн банкны одоо өгөөжийг аваад үзэх юм бол нэг ч орлогот ногдож байгаа ахуйц ашиг байна. Ашигын хэмжээ нь бол 2 дахин хувьчлалтай харьцуулахад 2 дахин доогоор байна. Дээрээс нь бол хувьчлалынхаа үйл ажиллагаа явуулаад амжилттай бизнесээ удирдаад бизнес нь хөгжижсэн салбарууд дээр төрийн өмчийн компаниуд орж ирээд тэр зах зээлийг нь булааж авдаг юм үзэгдэл бий болчиход байж байгаа. Тэгэхээр бидний өмнө бол эх 10 жилийн хугацаанд бид нар энэ өмчийн эзэмшил гэдэг ойлголт асуудлыг буцааж шинээр авч үзэх зайлшгүй шаардлагатай болж байна. Бид нар одоо төрийн өмчийн одоо нийтдээ 60 их 80 төгрөгийн хөрөнгө энэ төрийн өмчийн компаниудад ногдож байна. За жилдээ 26 их 80 төгрөгийн борлуулалт хийж байна. Тэгээ ашиг нь хараад үзэхээр хувьчлахнаас 2 дахин бага ашигтай үйл ажиллагаа явуулдаг ийм компаниуд бий болсон байна. Тэгэхээр энэ компаниудыг бид нар олон нийтийн компани болгоод төр болвол тэр бизнесийн үр ашигтай холбоотой шийдвэрт нь оролцдоггүй хувийн хвшлийн компаниуд оролцож хувийн хвшлийнхны бизнесийн үр ашиг тэр бүтээмж үр ашиг ашигт ажиллагаан дээр тулгуурсан тэр шийдвэрээ гаргадаг ийм компаниуд болж өөрчлөлт зохион байгуулахгүй бол бид нар дахиад энэ хэвээр явах юм бол удахгүй Монгол улс бол Венесуэлийн аяг араас явж байна. Одоо Венесуэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн компаниуд нийт эдийн засгийнхаа бараг тэн хагас хүртсэн улс орно шүү дээ. Тэгээд яаж дампуурчаад байгааг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Монголынх бол нийт эдийн засагт манай төрийн өмчийн компаниуд 32% эзэлдэг болсон байж байна. Венесуэлийн замаар явж байна л гэсэн үг болж байгаа. Тэгэхээр бид нар энэ өмч хөгжлийн асуудлыг дахиж тавиад нээлттэй компани болгох замаар мэдээж стратегийн хөрөнгө оруулагч байж таарна. Тэгээд монголчууд өөрсдөө хувьцааг эзэмшдэг юм олон нийтийн компани болгоод төр бол зөвхөн зайлшгүй шаардлагатай компаниуд дээр давуу эрхийн хувьцаа буюу бизнесийн шийдвэрт нь гаргадаггүй үр өгөөжийг нь авдаг юм хувьцаатай болж үлдээд ингээд өөрчлөлт зохион байгуулахгүй бол Монгол улсад бол авилгал бол тасрахгүй. Дээрээс нь Монголын улс төрийн систем нь өөрөө одоо энэ төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааны ардалт бол энэ улс төрийн системийг сүйтгэж байгаа энэ үйл явц явж байгаа. Энээсээ салбар Монгол улсын төр төршиг болох боломж улам бүр хөмөгдөж байна гэж ярьж байгаа. Тэгэхээр Нарцис нам 2028 оны улсын хурлын сонгуулийн мөрийг хөтөлбөрөөр боловсруулж одоо эхэлж байна. 2 жилийн хугацаанд боловсруулна. Тэгэхээр эх 2 жилийн хугацаанд 2028 оны улсын хурлын сонгуульд дэвшүүлж байгаа мөрийг хөтөлбөр маань бол хувийн хвшлийн тэр бизнесийн үр ашиг нөөц байдлыг хамгийн шударгаар хуваарлдаг тэр зах зээлийн тогтолцоогоо бэхжүүлэхэд чиглэгдсэн мөрийг хөтөлбөр боловсруулдаг. Тэр дундаа энэ төрийн өмчийн компаниудыг яаж олон нийтийн компаниуд болж өөрчлөлт зохион байгуулах шаардлагатай байна. Тэр талаар бодлогоо тодорхой зарлаад тэгээд дээрэс нь бол энэ удаагийн форумын бас нэг ач холбогдолч анхаарч байгаа сэдв нь бизнесийн орчинтой холбоотой асуудал байгаа. Татварыг яаж бууруулах вэ? Яаж бага татвартай татварын бааз хүрээ олон бизнес ашигтай ажилдаг, олон хүн ажлын байртай болдог. Тэр бага татвартай ч гэсэндээ татварт улсын төсөвт ногдож байгаа орлого буурдаггүй тэр татварын оновчтой харьцааг бол Нарцис нам олж сонгогчдынхоо өмнө танилцуулна мэдээж 2028 оны өмнө. Тэр бидний баримтлаж байгаа зорилго бодлогын цөмд нь бол 4 том бодлогыг бол ирж байна. Нэгдүгээрт нь бол энэ өмчийн хамгаалалтыг бол сайжруулах болохгүй нэ Монголоос капитал зугатаадаг болоо хөрөнгө оруулалт орж ирэх капитал зугатаадаг болоо. Хоёрдугаарт энэ гэрээний хэрэгжилт гэрээний
эрх зүйг сайжруулах замаар энэ гэрээ заавал хэрэгждэг гэрээтэй болно гэдэг чинь маш чухал асуудал. Энэ бол Монголын тэрийн заавал хийх ёстой ажил байна. Гуравдугаарт нь бидний татварын орчноо, бизнесийн орчноо өөрчлөлт ялангуяа татварыг бууруулж ээж илүү олон бизнес ашигтай ажиллахын боломжийг бүрдүүлэн тэр ирээрээ ажлын байр бий болно. Энэ эдийн засгийн хувийн хөгжлийнхээ авч явна. Хувийн хөгжлийн бизнес гэдэг чинь Монголын эдийн засгийн хөтөлбөр гэдэг тэр жинхэнэ хөтөлбөрөө бид нар тосолж арчилж өнгөлөөд ажиллах бололцоотой болгоно. За дөрөвдүгээрт нь бол энэ төрийн өмчийн компаниудыг хөгжлөөд үр ашигтай ажилдаг компаниуд болгоод тэгээд тэндээсээ орж ирж байгаа өгөөж бол баялагын сандаа нэрийдүү хойч үедээ өвлүүлдэг, хуримтлуулдаг, нийгмийн салбар, боловсрол иргэдийн мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг, болгож өөрчлөнө гэсэн ийм том дөрвөн эдийн засгийн хүрээний дөрвөн том бодлогын зорилт тавьж байгаа. Тэгээд өнөөдрийн энэ хилцүүлгээр формаар бол хоёр том бодлогыг нь хөндөж ярилцлаа.